Ахин сайн байцгаана уу? Хэдэн юмнуудыг залруулга хийгээдгий. Яагаад бүжиглээд байгаад байсан юм бэ? Тэгээд мүлжлүүлээд тийм болдог гэсэн бол яагаад байгаад байсан гинэ? Мэдээж аз жаргалтай мэдрэмжийг бас авдаг байсан болохоор байдаг байсан. Гэхдээ тэр аз жаргалтай гэдэг мэдрэмж маа тайзан дээр гарах тэр их эмоц мөн клипэнд ороод клипнээс өөрийгөө харах тэр их эмоц ч юм уу те. Тэр бүх зүйлээс юм амар гоё. Маш гоё аз жаргалыг мэдэрдэг байсан болохоор байдаг байсан. За тэгээд хажуугаар нь хажуу хавийн үеийн хүүхдүүд ч юм уу те бусад ийм гэр бүлийн хүмүүс хамаатан садан бүгд айгүй бахархдаг байсан болохоор цалингүй хэрнээ тэнцэнэ байсаар л байсан. Эцэг эхийн хувьд гэж ярих юм бол бачка санж байвал манай ээж очиж уулзаж байсан. Яаж уулзаж байсан бэ гэвэл охин хүүхдээ ингээд чамд өдөржин шүнжин ингээд энэ бэлтгэл гэж ингэж яваад байна. Хаагур юу хийгээд аваад байгааг би мэдэхгүй. Заалыг ч очиж харна. Заалны гадаа 25 дахь эмийн сангийн хойно идэг цэцэрлэгийн дор Б1-т зааланд байхад гадаа уулзаж зогсож байсан. Бачка гэдэг хүн бол тэр одоо манай ээжэд тухайн өдөр за ямар ч асуудал байхгүй охин чи ямар нэг юм тийм ээ ямар ч холбогдолд орохгүй би бол маш сайн хамгаалах болно хамтлагийн хүмүүсийг маш сайн хамгаалах болно та итгэж болно бид нар зүгээр бэлтгэлээ хийж байгаа бид нар ийм тайзан дээр гарна за тэгээд тийшээ ингэж эрдэнэт ч юм уу те ийм тэмцээн оролдоонд хоногоор явхад бол хийн эцэг эхийн зөвшөөрөлтэй би ямар ч тийм асуудал гарахгүй гэсэн юм амар бардам тийм юутай юу гэж хэлэх юм болоо итгэл өгдөг байсан. Ээж аав мэдээж дургуутдаг чи байнга оройтж чи байнга ингэж хүслэн ингэж болохгүй гэж байх оронд би бол үнэхээр гүжиж явдаг нь үнэн байсан. Тэгж явахдаа тэгээд тайзан дээрээс авч байгаа мэдрэмжээсээ ад жаргалыг мэдэрдэг байсан болохоор тэнцэнэ байгаал байдаг байсан. За гэр бүлээс гадуур харилцаатай байсан хүн тэр бачка гэдэг хүн одоо миний бүжгэлж явж эхэлж байгаа хугацаанаас гэхээс үг гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй байж гэр бүлээс гадуур харилцаатай байсан харал байсан. Гэхдээ манай Кроносын охтыг хизээж оролдож байгаагүй 13 оноос 18 оны хүртэл. Тийм учраас бид тэр хүнийг тийм завхан гэдгийг мэддэг хэрнээ зүгээр тийм бүжгээс авдаг аз жаргалаараа тэгэл тэнцэнэ ингээл байгаад байсан гэсэн үг. За энэ нэг бол нэг иймэрхүү зарлал. За мөн дээрээс нь шинэ жилд алкогол хэрэглэсэн жоохон гэд хэлж ин дуртай байсан юм шүү гинэ. Би тэрэн дээр бол яг бүр үнэхээр өчигдөр юм шиг санаж байна. Assassin болон Assassin Nation гэдэг хоёр хүмүүс бөөндөө ингэж нийлээд хаус түрээслээд ингэж хонж байх та. Assassin Nation-ыг нэлээд оройтхоос өмнө насанд хүрээгүй жүтэй бүгдийг ингэж гэрлүүд хариулж исэн. Assassin-ийн өөрсдөө үлдчихэж агаад алкогол хэрэглэсэн. Тэр үед би 20 настай байсан. Тэгэхээр хамтгаараа одоо ийм хайртай хүмүүстэйгээ хамтдаа баяр тэмдэглээд уухын хувьд бол уусан. Тэгтээ насанд хүрсэн. Мөн дээрээс нь тэр бачка гэдэг хүн яг миний хажууд сууж агаад надад ингэж уух юм шахаж байсан. Би үнэхээр тэр уух юм дотор юм байсан уу? Одоо яг бас айгуу сонь заяо. Би тэр зарим нэг уух юм ингэж авчаад гинтл тасарсан. Үнэхээр. Одоо ингээ харт төрөхөд бол арай оройтсон ч гэсэн тэр уух юмд бол зүгээр ганц уух юмараа байгаагүй гэдэгт бол би итгэлтэй байгаа. Тийм байна. За мөн тэгээд гинт тасарсан байж байгаад оройн нь тэр хүн намайг оролдоход би сэрсэн. Тэгээ шууд тэр хүний би тохоод жисэн бас сайн санаж ин шанаар нь маргааш өглөө нь над руу хурж ирснээ. Яа хүсэл нэрээ ийшээ ингэ зөгцсөн. Өвдөөд ах юм ингээ бүр юм ингэж мэнгижсэнийг бол би бас сайн санаж. За тэр үедээ яагаад юм яриаггүй бэ гэхлээр тухайн үеийн нийгэм маань өөрөө тийм ямар нэгэн хүлээж авах ч юм уу те ингэж ярилцагч байтугай эрүүл мэндийн хичээл дээр хүртэл заадаггүй байсан. Аав ээжтэйгээ илэн талангуй ярилцдаггүй байсан. Тийм учраас тухайн үеийн нийгэмд болон тэр үед тийм юм тохиолдсон эмэгтэйчүүд бүгд ичдэг, санаа зовдөг, хинт хэлхээ мэддэггүй, яахаа мэддэггүй, тийм амар трама авчаа тэрийгээ ингээд тэрнээсээ зүгээр ингээ өөрөө айгаал ингээд яах ёстой юм бол хинт хэлвэл яах бол хилчүүл намайг юу гэж бодох бол яах бол их бол гэсэн ийм амар юм бодол дундал байдаг байсан. Шинэ жилийн талаар бол тийм байна. За эрдэнэтийн талаар Амина өөрөө дуртай байсан гинэ. За Амина нэгт 2001 оны хүүхэд. Та нар одоо тоо бодоорой. 2001 оны хүүхэд. Одоо хэд настай вэ? Тэ 2015 онд 2001 оны хүүхэд хэд настай байх вэ? Яаж насанд хүрэх вэ? Мөн эрдэнэтийг бид нар ингэж буудлаараа ер нь маш олон өрөөтэй ингэж бөөндөө хонж байхад яагаад төөгөө гэдэг хүн зөвхөн тэр охтуудтай хамт зэрэгцээд гүөхидэд унтаад байгаа юм. Ямар нэгэн
нь болоогүй ч юм уу эсвэл ямар нэгэн агуулга санаа байгаагүйсэн бол залуучуудын хувьд гэх юм бол өрөөндөө ганцаараа хонсон ч юм уу өрөөндөө 2 3 дахь наваа орон цаанаа дахиад илүү гарсан тийм өрөөнүүд зөндөө хонсон тийхэд тэр өрөөнүүдэд хонж болохоор байхад төвөө яагаад тэр охтуудын хажуугаар зэрэгцэж унтаж байгаа юм. Энэ бол маш том миний хэлэх юу. За юм уу яагаад 10 жилийн дараа одоо гинт яриад байгаа гинэ хэлээд дээ штэ. Тухайн үед трама авсан. Хинт ч хэлж чадахгүй, яаж ч чадахгүй. Бүр ингээд хинт ч итгэх байтугай өөртөө ч итгэж чадахгүй, эрэгтэй хүн харч чадахгүй тийм болцсон байсан. Олон жилийн дараа ярьж байна би. Би бол 18 оны шинэ жил дээр тийм үзээд бүжгээ хайсан хүн. Өөрийгөө эдгэх гэж нэлээд удсан. Эдгээгээд удсны дараа яг нэг юм бодож байгаагаа дээр охид бас ийм дахиж битгий ямсаасай. Хин нэгний охин. Ийм зүйлийг битгий туулаасай. Ийм байдаг шүү. Ийм миг эсвэл хэлэх ёстой шүү. Эсвэл эсэргүүцэх ёстой шүү. Эсвэл өөрийгөө хамгаалж аваарай ч юм уу те. Би охидын өмнөөс дахиж миний тулсан битгий ямсаасай гэдэг үгнээс нэг хэлж.